Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөөрөө 2025 оны 10 дугаар сарын 8-ны Тэнгэрийн зургийг харж байна. Од эрх маань ямар байралтай гол бидэнд нөлөөлөх энерги мэдээлэл нь геометрийн холбоос нь юу вэ гэдгийг цөмөөрөө ингээд мэдцгээе. За мэдхээс өмнө өнөөдөр нар маань жинлүүрийн ордонд байгаа, сар маань хоньны ордонд байгаа. Тэгээд хоньны ордонд байгаа сар маань өдөр 2 цаг хүртэл ямар чиглэлгүй байх болно. Тэгэхээр цөмөр айгу бодолтой анхааралтай байх хэрэгтэй гэсэн үг. 2 цаг болчингууд яах вэ гэхээр сар маань өхрийн орд руу шилжинэ. Эндээсээ бууд гарагтайгаа opposition гэдэг аспекттай харин дэлхий ван гараг руу болохоор square гэдэг энерги мэдээллийн холбоостой ийм энергиуд үүссэн байгаа. За өнөөдөр тэгэхээр луу жилтэнгүүд маань илүү анхааралтай хандъя, анхааралтай амьдрий. Бүгдээрээ бүх жилтэнгүүд маань өөрсдийнхөө зүүн хөлийг илүү их гамны, зүүн хөлөө хайрлая. Хамгийн чухал зүйл бол өнөөдөр зам тээвэрт маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ягаад гэвэл өнөөдөр иргэшээж бууд гараг маань өөрөө зам тээврийг хэл яриаг иргэшээдэг байхгүй юу? Тэгэхээр хэлж байгаа, ярьж байгаа үг болгоно маш ухаалаг амнаасаа гаргая. Зам тээвэр, замын хөдөлгөөн чөшөө дээрээс нь аян зам хүртэл орж ирдэг байгаа. Бүгдэнд нь айгаа ухаалаг, болгоомжтой уужуу хандах хэрэгтэй. Тэгээд юусоо сэтгэл хөдлөлтөйгөө хандаж болохгүй. Ярваа нэгэн зүйлд сэтгэл нь хөдөлсөн сэтгэл хөдлөлөөсөө болоод ярваа нэгэн үг үйлдэл хийх юм бол ярваа нэгэн таамаглаагүй үр дүн гарч болзошгүй гэдэг ингээд дэлхий ван гараг маань энд байгаа учраас цөмөөрөө маш бодолтой, маш уужуу байх хэрэгтэй ийм өдөр байгаа. За тэгээд энэ өдрийн ээлтэй өнг маань буюу бууд гараг маань иргэшээж байгаа энэ өдөр ногоон өнг ээлтэй байдаг учраас цөмөөрөө ногоон өнгийн эд зүйл өмсөж зөөх, ногоон өнгийн эд хэдлэх нь ээлтэй гэсэн үг. Өшөө дээрээс нь фэнкшүүд яадаг вэ гэхээр ногоон өнг маань өөрөө мөнгийг дууддаг өнг байгаа. Хэрвээ 7 хүрд буюу хүний биед байдаг 7 чакра гэж ярьдаг штэ тэр маань болохоор зүрхэн хүрдний өнг байдаг байгаа. За ингээд бүгдээрэнд нь энэ өдрийг эрүүл инх мэнд сайн сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсэн ёрой бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.